Сайн байцгаана уу? Шимтэн яриа подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За, инх хэцүүлэгч байгаа урьж байна. Сайн уу? Сайн уу номоо? Өнөөдрийн подкастыг хүлээн авахаар тухлан сууж байгаа эсвэл алхаж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргье. За, баярлалаа. Танаар сонь сайхан юу байна да? Надаар 50 сайхан байна. Би өчигдөр айгүй эрт 5 цаг баг 4 өнгөрүүлчихсэн ирээд. Яагаад тэгэхээр хоёлоо нөгөө энэ подкастаа бичнэ гэж тохирсон байсныг би өдрөө андуураад өчигдөр айгүй эрт сэрээд тэрэндээ санаа зовоод тэгээд эрт сэрээд тгсэн чи өдөржингөө нэг ноёр дотоо явахаар чи нэг тийм сонирн байдаг штэ толгоонд хөвөн хийцэн юм шиг. Тэгээд би бүр ингээ айгүй сонин онцгүй байлаа. Тэгээд яагаад тэгэхээр нөгөө подкастнда санаа зовоо заа байцгүй юм хийчихвээ, сайн хийх юмсан гэж бодоо. Тэгээ өдрөө андуурсан хамгийн гол нь бичих өдрөө. Тэгээ чам руу би яг 9 цагаас өглөө 9 цагаас холбогдсон шүү дээ номоо. Өглөөний мэнд гэсэн чинь чи бас буцаагаад өглөөний мэнд гэхээр би ч өдрөө андуурсан байна. Маргааш бичих ёстой шүү дээ гэж санаа амарсан боловч нөгөө нойр дутуу учраас тэр өдөржингөө ямар ч үр бүтээл байхгүй гэ айгу сонио өнгөрсөн. Чамаар юу байна? Надаар 50-д нойр өстө үнэхээр чухал шүү те. Харин тийм. Сүүлийн үед болохоор би яг нэг тогтмол цагт унтаад тогтмол цагт сэрхийг аягүй хичээгээд байгаа. Тэгээд ингээд удаан хугацаанд яг нэг тогтмол цагт унтаад тогтмол цагт сэрээд сурчхаар дараа нь одоо ямар нэгэн байдлаар нэг эрт сэрэх ч юм уу тийм тохиолдол үүслэе гэж бодоход бас ингээд жоохон ядраад идэг болчт юм лээ. Тэгэхээр хүний бие бас одоо нөгөө ямар нэгэн зүйлд ингээд хутаа бас аягүй хутам байгаа юм шиг санагдсан. Би өчтөр номын санд очсон. Өстой гоё шалгалтаа бэлдээ суужсэн чи харин танаас өглөөний мэндгээ ирэхгүй юу? Тэгэхээр би подкастынхаа талаар та нөгөө гоё санаа манаа орж ирэхээр гинт ингээд бичээд үлдээд нь штэ. Тэгээд манай инх цоцогчд санаа нь орж ирж дээ гэж бодоо. Тэр санаа чинь нөгөө хизээ яагаад тэгж гинтхэн санаа орж ирдэг вэ гэхээр нөгөө өглөө гараад алхангууд гинтхэн амар гоё санаа орж байгаа. Подкастн дээр хоёлаа ингээд тийгээ бичдэг байхгүй. Чи тэрийг хэлж байгаа юм бэ? Өглөө алхангууд санаа. Ингээд өглөө болгон алхахдаг гэж тэгж штэ тий. Тэгэхээр сонсогчдоо яагаад ингээд өдөр болгон та алхаад очттой болон хүмүүст ингээд алхахыг уриалаад байдаг юм бэ? Яагаад тэгэхээр одоо хоёлоо энэ улиралд хавдрын талаар ярьж байгаа штэ тий. Тэгэхээр нөгөө хавдар дээр жингээ зохистой хэмжээнд барих гэдэг маань хавдраас сэргийлэх бас нэг одоо чухал аргуудын нэг нь болчиход байна тий. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад та сонсогчдоо яагаад алхахын ер нь ач тус нь юу юм гэдэг талаар яриад эхлүүл ямар вэ? Тэгэхээр яагаад ингэж өглөө алхахдаг вэ? Энэ нь яаж бид нарын жинд нөлөөлдөг вэ? Одоо тойрон утгаараа гэдгээс нь шууд яриад хоёлаа подкастаа эхлүүлчихье тий. Тэгвэл хавдартай холбоод бид хоёр энэ удаагийн дугаараараа хөхний хорт хавдрын талаар ярихаар тохирсон байгаа юм тий. Тэгэхээр хөхний хорт хавдар дээр ч гэсэн ялгаагүй илүүдэл жинтэй байх нь бас нөгөө эрсдлийг өсгөдөг энэ хүчин зүйлсийн нэгт орж байгаа. Тэгэхээр өглөө хамгийн гол нь ингээ алхахаар гадаа ингээ гараад алхахаар бид нарын бие дээр нүдэн дээр нарны гэрэл байгалийн гэрэл тусч байгаа. Энэ байгалийн гэрэл нарны гэрэл бид нар дээр ингээ тусгаар сэргэж өгч байгаа бид нарын эдээс. Тэгээд дотоод мастер цаг гэж байдаг. Тэр цаг нь болохоор бид нарын нөгөө химнэлийг зохицуулж өгдөг. Өглөө болсон бол өглөө болсон шүү. Босороо өдөрш болсон бол аяндаа ингээ тайвшраад амраад тий. Тэгээ өглөө ингээ алхачингууд ходоод хүртэл сэргдэг. Одоо өглөө сэрэнгүүтээ хүн нэг хоол идэх дургу хүрээд нэг юм дуршил багтай байдаг штэ. Гэтэл өглөө гараад алхачингууд хоол идэх бэлтгэгдэн бас. Тэгэнгүүтээ одоо нэг өглөөнийхөө цайг уучсан хүн чинь оройн хоолн дээрээ илүү их илүүдэл илчлэгийг авахгүй оройн хоолндоо дээрээ яг гой зохицуулаад хоолоо идэхэд тусалдаг. Энэ утгаараа нөгөө биеийн жинд бас эерэг нөлөө үзүүлж байгаа. Хоёрдугаарт нь нөгөө цусны сахар гэдэг юм маш чухал тий. Өглөө бид нарын эдсэн хоол хүнснээс бий болж байгаа тэр цусны сахарыг бидний эсүүд шингээж татаж авах боломж нь өндөр. Яагаад гэвэл бид нар хөдөлгөөнтэй байгаа учраас тэгээ цаанаасаа цусны сахарын зохицуулалт бийд сайн байдаг. Орой тийшээ хүн амрах хэрэгтэй болсон учраас нэг тийм тэр зохицуулалт нэг удаашраа цаармагчсан үед илүү их хоол идээд авах юм бол тэр нь нөгөө өөх болж хуримтлагдах эрсдэл нь илүү байдаг. Өөх болж хуримтлагдчих байна гэдэг нь илүү
жин нэмэгдэж байна л гэсэн үг шүү дээ, тий. Тийм Хоёр шүү. дахь зүгээр нөгөө бонус нь болохоор ингээд битүү юм ийм байр дотор тий бид нар сав дөрвөлжин ийм хашигдсан зүйл дотор ингээд баригдмал байгаад тахаар яг л тэр хэмжээндээ надад нэг юм сэтгэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Чамд тэгдэггүй намайг гараад орчноо өөрчлөхөөр гадаа ингээд ийм задгай талбайд алхахаар тийм одоо боломж хүнд айгүй их янз бүрийн боломж байдаг юм шиг санагдаад тийм шин санаанууд орж ирээд тий нэг тийм бүрхэгдсэн баригдсан зүйлсээсээ хүн ингээд гардаг байхгүй. Тэгэхээр өглөө эртхэн шиг ингээл гараал алхчихангууд нөгөө шүнжэнгөө хөвтөж амарсан би чинь гоё сэргээл ингээл тэр утгаар нь бас туслах болох юм. Тэгээ хөхний хорт хавдар дээр ингээд судлаад явж байхад илүүдэлжийн таргалалт маань өөрөө стилт бас хүчин зүйлийн нэг нь болоод хувирчт юм билээ. Яагаад вэ гэхээр одоо энэ хөхний хорт хавдар чинь ихэвчлэн цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд тохиолдод байгаа штэ тий. Тэгэхээр цэвэршилтийн дараа нөгөө өндгөвчнөөс ялгарах энэ эстроген дааврын хэмжээ нь эрс багасчт юм байна. Гэтэл хүний бие өөрөө илүүдэлжинтэй өөхн одоо эдийн давхарга их байх тусмаа яадаг вэ гэхээр өөхөн идэд байдаг энэ хомотазо гэдэг энэ фермент нь бөөрийн дээд бэлчирхаагаас энэ ялгардаг андроген гэдэг даавар байгаа шүү дээ. Энийг эстроген болгоод хувиргач тийм байна. Тэгэхээр нөгөө илүүдэлжинтэй эмэгтэйчүүдийн биед эстрогений хэмжээ одоо харьцангуй өндөр хിവэрээ ингээд үлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ эстрогений хэмжээ байнгын өндөр хэмжээнд байх нь эргээд хөхний хавдарт өртөх энэ эрсдлийг нь нэмэгдүүлчих юм билээ. Тийм болохоор жингээ ер нь хэмийн жиндэн байлгах, зохистой хэмжээнд байлгах, илүүдэл одоо тий жингүй таргалалтгүй байх гэдэг дээр илүү их анхаарах хэрэгтэй юм лээ. Тэгэхээр нөгөө хөхний хорт хавдар гэлтгүү одоо бусад бүх төрлийн хавдар дээр илүүдэлжин таргалалт гэдэг зүйл маань өөрөө эрсдэлт хүчин зүйлийн нэг болоод хувирчаад байгаа юм. Тэгэхээр намайгийн саяны хэлснийг бүр ингээ гоё задлаад ингийн болгоход нөгөө эстроген гэдэг дааврын талаар та бүхэн маань юуны өмнө бид хоёрын өмнө нь бэлдэж оруулсан дугааруудаас бас сонсоод үзээрэй. Ямар учиртай даавар яаж ялгардаг тодорхой ярьсан байгаа. Тэр дугаарыг сонсоогүй хүмүүстээ дахиад давтаад хэлэхэд эстроген гэдэг энэ даавар маш олон үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээрийн нэг нь болохоор энэ эсийн хуваагдал бүх эсүүд дээр эстроген гэдэг энэ дааврыг хүлээж авдаг ийм хүлээн авахчууд рецептор гэж нэрлэдэг зүйл ингээд байж байгаа. Тэгэхээр нөгөө цэвэршилтийн дараа эстроген даавар ингээд багассан ч гэсэн их өөхтэй байх юм бол тэр өөхөн эдүүд нь бас их сонин үүрэг гүйцэтгэх нэ штэ тийм нэмэ. Бараг л дахиад тусдаа нэг юм дааварт нөлөөлөх үүрэг гүйцэтгээд байгаа байхгүй. Тэр өөхөн эсүүд нь өөрснөө тэр одоо андроген гэдэг бусад дааврыг эстроген болгож хувиргадаг тэр талбар нь болж ингэж хувираад ингээд тэндээс гарч ирсэн энэ эстроген очоод нөгөө хөхний орчмын тэр эсүүд дээр очиж ингэж мэдээл дамжуулаад одоо илүү их хэмжээний эстроген тэнд очоод байна гэсэн үг тийм. Тэгэхээр одоо хөхний эсийн тэр өсөлтийг нь өдөөж өгдөг эсийн хуваагдлыг нэмэгдүүлээд байна гэсэн үг. Тэгэхээр хавдрыг ингээд аваад үзэхэр чинь нөгөө эсүүд нь бүр ингээд замраагаа алдтлаа ингээд хуваагдаа дахин өсөд байгаа шүү дээ тий. Тэгээд дээрэс нь эстроген хэтэрхий их байгаа дах юм бол бас нөгөө эсийн англиар болохоор DNA, монголоор DNK-д алдаа гарах магадлал нь өсөөд одоо тэр DNK гэдэг нь юу вэ гэхээр одоо ингээрээ тэгээрээ гэсэн мэдээлэл өгж байгаа тийм одоо blueprint цаанаас нь ингээд мэдээлэл өгж байгаа тэр зүйл шүү дээ тий. Гэтэл тэрэнд ингээ алдаа гарангуут одоо нөгөө хавдрын эс болж хувирах тэр эрсдэл нь нэмэгддэг. Тэгэхээр бид нар нөгөө илүүдэлжин гэдэг маань өөхтэй холбогдчихж байна. Өөхөн эдэн нь болохоор бас ингэж эстроген гэдэг даавартай ингээ холбогдчихж байгаа. Тий. Тийм. Тэгэхээр хорт хавдар гэдэг нь болохоор сая инхлүүлэгчийн хэлснээр зарим эсүүдийн тэр ДНК-д нь одоо алдаа гараад эсүүд өсөлтөө зохиохын тохиог хүлээн авахаа болдог. За үүний үр дүнд нөгөө эсүүд маань хяналтгүйгээр ингээд олшроод бөөгнөрсний үндсэн дээр хавдар гэдэг зүйл үүсээд байгаа тий. Тэгэхээр хөхний хорт хавдар нь нэгэн шалтгаанаар үүсдэг өвчин биш юм байна. Ер нь хавдар бол ганцхан шалтгаанаас үүдэлтэй өвчин биш те. Насжилт байна, удамшил байна, дааврын нөлөө байна, за хүрээлэн буу орчин сүүлийн үед одоо бүх подкастн дээр яригдаж байгаа амьдралын хэв маяг гэх мэтчлэн олон хүчин зүйлсийн нээлтрээс болоод энэ хавдар гэдэг зүйл үүсээд байгаа юм. Тэгэхээр
хөх маань одоо бусад одоо хавдартай харьцуулахад юугаараа одоо жоохон онцлог санагдсан бэ гэхээр хөхний одоо энэ ид байгаа шүү дээ. Хөхн одоо хөхний дотор одоо сүний булчирхаа байгаа. За хөхний ид байгаа, өөхий ид байгаа. За эдгээр зүйлүүд маань насан туршдаа дааврын нөлөөнд ордог. За бэлгийн боожилт байна, жирэмслэлтийн үе байна, тэрний дараа хөхүүл үе байна, цэвэршилт зэрэг амьдралын энэ бүхий энэ одоо дааврын өөрчлөлт хүчтэй явагддаг энэ үеүүд нь шүү дээ, тэ. Энэ үеүүдэд болохоор хөхний эд нь ингээд байнгын шинжлэгдэж идэг гэсэн үг. Тэгэхээр эсвүүд хуваагдах бүрд ДНХ хуулбарлагддаг. Тэгээ энэ үед болохоор жижиг алдаа гарах юм боломжгүй байт юм л да. Нэг одоо хуваагдах үед яг алдаа гарахгүй ч болно. Гэхдээ энэ нөгөө олон удаагийн давтамжтай байнгын нэг үйлдэл давтагдаад ахаар алдаа гарах магадлал өндөр гэсэн үг. Одоо 22 оны байдлаар дэлхийд даяар нийт 2.3 сая эмэгтэй хөхний хорт хавдраар онцлогдсон гинэ. Тэгээ тэрнээс 670 мянга орчим хүн нь одоо харамсалтайгаар амь насаа алдсан ийм статистик бас байдаг юм байна. Тэгээд хөхний хорт хавдар бол дэлхийн 185 орны 157-д нь энэ хөхний хорт хавдар бүтгэгдсэн ийм түгээмэл тохиолдог хавдрын нэг байт юм байна. Тэгэхээр өөр нь хоёлоо бас ингэж ярьснаа хөхөө яаж шалгах вэ гэдгийг харин тийм хоёлоо ярилцъя те. Тэгээ би бас нөгөө энэ подкастыг бэлтгэхийн тулд хоёлоо нийлээ судалдаг шүү дээ. Тэгээ би нэг хөхний хавдраас болоод хөхөө ахуулчихсан. Гэхдээ хөхний мис засалч юм эмчийн бэлтгэсэн рилсүүдийг үзсэн баггүй бас. Тэр хүн болохоор хөхөө шалгахдаа гол нь гараа бити дээш нь өрг гэж сануулж илээ эмэгтэйчүүдэд. Яагаад тэгэхээр гараа ингээд дээш нь өргөж байгаад сугандаа гараа оруулаад ингээд шалгахаар зэрэг нөгөө гараа дээш өргөж байгаа учраас ингээд одоо ингээд тэр хэсгийг ингээд тэнэлэгчж штэ тий сугны хэсгийг тэгэхгүй гараа ингээд сул байлгах юм байна. Одоо жишээ нь би баруун сугаа ингээд шалгахын тулд баруун гараа мөрөн дээр ингээд тавихаар баруун талын гар маань нэлээ ингээд сул болчихж штэ тий. Тэгэнгүүт зүүн талынхаа гараа суруугаа оруулаад ингээд тэмтрээд үзэх юм байна. Одоо манай энэ подкастыг сонсож байгаа эмэгтэйчүүд ч гэсэн одоо шалгаад үзээрэй. Одоо гараа ингээд оруулаад сугныхаа хэсгийг ингээд бариад үзэх нь байна. Тэгээ тэнд янз бүрийн би ч гэсэн одоо ингээд гараа оруулаад ингээд шалгаж байгаа. Тэгэхээр тэр хэсэгт ингээд овоож туваасан ч юм уу тий. Ямар нэгэн шинж тэмдэг илэрч гин үү, яасан байна вэ гэдгийг шалгах юм байна. За тэгээ нөгөө талгаа бас яг ингээд шалгах чинь мөрөн дээрээ зүүн гараа тавиад гараа оруулаад одоо энэ сугаа ингээд шалгах юм байна. За тэгээд нөгөө хөхөө шалгахдаа бид нар болохоор зөвхөн хөхөө ингээд дарж барьж үзнэ гэж боддог ш та. Гэтэл тойлонд бас гадна талын байдлыг нь харж үзэх юм байна л да. Тэгэхээр одоо гадна тал нь ийм жүржнийг шиг ийм бэрчгэр болцсон байх юм бол бас тэр нэг хөхний хорт хавдрын дохио гэж байгаа байхгүй. Тэгэхээр арсыг нь бас одоо хөхөө ингээд тойлонд ингээд гаргаад харна штэ тий. Тэгэнгүүт тэр арсан дээгүүр нь ингээд бэржгэр үүсээд яг ингээд жүржнийг шиг тийм болчих юм бол бас эмчт хандах юм байна. Тэгэхээр нөгөө нэг хөхний толгоон бэржгэр хэсэг биш тэрний ард талын хэсгээр нь бэржижсэн байгаа байдлыг хэлж гин үү? Одоо ерөөсөө л одоо хөхний ингээ гадаргуу арс одоо цагаан хэсэг нь шүү дээ. Хөхөө ингээл ерөнхийд ингээ хараад үсгээр одоо арс чинь зүгээр юм гөлгөр байдаг шүү дээ. Зүгээр юм ямар нэгэн овон товн байхгүй. Гэтэл одоо хөх тэрчгтэй ингээ нэг талын ч юм уу тий гадаргуу тэр арс нь бэржгэр болчих юм бол бас энэ нэг шинж тэмдэг байт юм байна. Тэгээ бэржгэр болохоос гадна ингээ тэр хэсгээр ингээ захтнаж улаах. Тэгээ би айгүй олон хөхний хавдар хүрээд шинж тэмдэг ерөөсөө мэддэггүй. Тэгсэн мөртлөө нэг юм биеийн тохиол нь байгаад байсныг сүүлд нь олж мэдсэн хүмүүсийн яриаг бас судалж үтсэн байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд янз бүрийн шинж тэмдгээр илэрт юм байна л да. Жишээ нь хөх нь нэг хэсгээрээ ингээ халж халуу оргих дүүгэх эсвэл хөхний товч ингээ дотгошоогоо орчих ч юм уу тий. Эсвэл яг нэг хэсэгт ингээ өнгө нь ингээ сонь болоод арсных нь өнгө нь өөрчлөгдөд одоо ингээ чинь яг л гой гөлгөр бусад одоо хэсгийн шиг юм байгаа шүү дээ. Гэтэл нэг хэсэг нь ингээ өөрчлөгдөд ийм өөр туяатай өнгөтэй болоод ирэх ч юм уу. Эсвэл хөхнөөс ингээ юм шүүрж гараад те хүүхдээ хөхөлхөө болоод нэг 2 3 жил болсны дараа дахиад хөхнөөс ингээ цустай юм ч юм уу. Эсвэл ямар нэгэн зүйл гараад эхлэхээр бас тэр шиг байт юм байна. Тэр хөхөө усанд орох болгондоо би шалгадаг байхгүй юу? Одоо
Өчигдөр болохоор би яг сугаа шалгадаг. Гэхдээ сугаа бол тийм амар их шалгадгүй мэн шалгаж имэр юм байна. Сугны хэсгээ. Би Харин болохоор би бас тэгж бодлоо энэ хүний юг үзээд. тийм. Тэгээ би болохоор Бас. полинд хараад зэрэгцүүлж хараад тэгээд тэрнийхээ дараагаар ингээд нэг хөхнийхөө доор ингээд гараа тавьж агаад тэгж жаад ингээд дараад үзтээ шүү дээ. Ингээд зөөлөн дараад энэ тэнд нь ямар нэгэн бэрсүү шиг ийм одоо хатуу хэсэг байна уу? Яаж ийж гэдгийг ингээд дарж үздэг. Тэгээд бас сугаа үзчихмээр юм байна сая таны хэлснээр. Харин тийм байгаа. Өргөний үзсэн ш би. Харин тийм бид нар нөгөө рефлексээр сугаа ингээ мэдрэхийн тулд угаасаа гараа өргөн штэ тий. Тэгсэн чинь тэр хөхний мис заслын эмч тэгж зөвлөж илээ. Ингээ сул байлгаж агаад шалгасан нь илүү үр дүнтэй байдэн шүүгээд мэдж авсан. Тэгээ бас хүүхдүүдтэй хэлж өгмөр юм шиг санагдсан октоудаа. Бас хүүхдүүд бас энэ хөхний хавдар бас тодорхой хэмжээгээр илэрдэм байна. Гэхдээ нөгөө хортой биш хоргуу маягаар ийм энэ тийм довоож тоох ч юм уу тий эсвэл айгүй хөвдөх юм байдсан билээ. Тэгэхээр октоудаа бас сайхан эртнээс зааж өгж явах нь зөв юм болов гэж надад санагдсан. Тийм биш үү. Одоо хүүхдүүдтэй болоод ирэхээр мэдсэн сурснаа яг л нэг хүүхдүүдтэй бас хамгийн түрүүнд хэлж өгөхийг хичээдэгтэй одоо тэгэх юм биш үү? Тэгсэн биш үү? Жишээлбэл хоёлаа нөгөө сүүлд ярьсан бичил хуванцар дээр ярьсан шүү дээ тий нөгөө дэлгүүрийн баримт аваад тэгээд өрөхгүй байх хэрэгтэй аль болох өрөхгүй. Тэгээ одоо хүүхдүүдэрээ ерөөсөө өргүүлэхгүй байгаа. Харин тийм яста сурсан юм а газ хүмүүст яах гал тий хөрөх гээл хоёлоо би бол нөгөө юугаараа Facebook пэйж дээрээ газ бичээл эсвэл Instagram-аар тэгээ бас цаг олдохгүй маа тий тэр нөгөө бүх юм хүмүүс түгээх гэхээр цаг олдох. Тэгээд энэ хөхний хорт хавдрыг одоо хавдар тусахын эрсдэлт хүчин зүйлүүдийг дотор нь өөрчлөгдөх боломжтой, өөрчлөх боломжгүй гэж хоёр ангилаад. Ер нь хавдар дээр дандаа тийм ангиллууд явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг өөрчлөх боломжгүй гэх юм уу тэр хүчин зүйлүүд нь та түрүүн хэлсэн нас байгаа тий. Тэгэхээр нас ахих тусам ер нь ямар ч төрлийн хавдар тусах эрсдэл нь өөрөө түүнийгээ дагаа нэмэгдчихдэг. За дараагийн зүйл нь бол удамшил байгаа. Гэхдээ миний уншсан судалгаанууд дээр болохоор хөхний хорт хавдар дээр болохоор удамшлын шалтгаан айгу бага байд юм билэ. Нийт одоо хөхний хорт хавдар туссан хүмүүсийг аваад үзэхэд 5-10% нь л одоо удамшлын ийм холбоотой байсан. Бусад 70-80% нь бол ямар нэгэн удамшлын шалтгаангүйгээр хөхний хорт хавдар туссан гэсэн ийм зүйл байсан. За тэгээд мэдээж нөгөө дааврын нөлөө байгаа тий. Одоо эмэгтэйчүүд чинь сарын тэмдэг одоо ирэх болгонд л ингээд дааврын өөрчлөлтөнд дэше доош орж байгаа. За тэгээд даавар дундаа нөгөө сарын тэмдэг эрт эхлэх тэгээд орой цэвэрших гэдэг маань бас өөрөө эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эрсдлийг баг зэрэг нэмэгдүүлчихдээ байна. Тэгэхээр нөгөө та түрүүн хэлсэнчлэн зүгээр эмэгтэй хүн болж төрснөөрөө бас энэ хөхний хорт хавдар тусах энэ эрсдэл нь эрэгтэй хүнтэй харьцуулахад жоохон өндөр байдаг юм шиг санагдсан. За тэгээд нөгөө одоо өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлүүд нь хамгийн түрүүнд сая ярьсан илүүдэлчин болон таргалалт байгаа. Дараа нь хөдөлгөөний дутагдал байгаа тий. Тэгээд архины хэрэглээ. Архины хэрэглээн дээр хоёлоо өмнө ярьсан. Та архины хэрэглээний талаар дахиад сонсогчдтой гоё ярьж өгөх үү? Архины хэрэглээ яагаад хөхний хорт хавдартай холбогдчиход байгаа юм бэ? Арх ер нь яагаад бид нар ингэж сүүлийн үед те баг хэрэглэе. Одоо баг хэрэгэлдэг мөртлөө юм тогтмол хэрэгэлдэг хүмүүс эдэн шүү дээ тий. Жишээлбэл сард нэг удаа л би одоо уудаг. За эсвэл нэг класс вайн зүгээр гэсэн би орой болгон нэг класс вайн уудаг ч гэдэм үү. Тэгээ энэ хэрэглээ маань эргээд яагаад хавдрын эрсдэлт хүчин зүйл болчиход байгаа юм бэ? Архи руу орохоос өмнө чиний хэлсэн дээр би давтаад хэлэхэд ихэнх тохиолдолд зөвхөн генээс шалтгаалдаггүй. Генетикийн болон амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлийн нийлмэл нөлөөнөөс үүсдэг гэж бас үздэг. Тэгэхээр 10 орчим хувь нь болохоор удамшлын гений мутацтай холбоотой байдаг байна шүү дээ. Тэгэхээр бид хоёр өнөөдрийнхөө подкастаар юуг голлож ярих вэ гэхээр генээс шалтгааллахгүйгээр амьдралын хэв маягаас шалтгаалж болох тэр эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийн талаар яриад тэрнээс хамгаалахын тулд бидний гарт юу байна вэ те бид эрсдлийг одоо нэгэнтээ өсгөхгүйгээр эрсдлийг бууруулах арга зам нь юу байна вэ гэдэг дээр нь түлхүү ярих гэж байгаа те. За тэгэхээр тэрний нэг нь болохоор энэ арх алкоголын хэрэглээ байгаа. За архины хэрэглээн дээр болохоор
урд нь эмэгтэйчүүдийг 45-аас дээш настай, 50-аас дээш настай эмэгтэйчүүд одоо улаан вино уух юм бол зүрх судаснд хэрэгтэй гэсэн ийм мэдээлэл нэлээд их тархачихсан. Вино уух нь зүгээр гэсэн ийм мэдээлэл тархацсан байсан. Сүүлийн үеийн судалгаануудыг ингээд аваад үзээд ахаар ерөөсөө арх болон алкогол хэрэгтэй юм одоо эрүүл мэндийг дэмждэг нэг ч зүйл байхгүй гэдэг ийм судалгаанууд гараад ирчихсэн. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг маань дандаа нөгөө өөрчлөгдөж хөгжиж өмнө нь байсан зүйлийг няцаах бол няцаагаад шинээр ингээд дэвшиж явдаг болохоор бас бид нар тэрнтэй хөл нийлүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр бас би яг энэ архиталт согтууруулгын датай холбоотой мэдээлэл өгдөг хүний подкастыг зориуд сонсч исэн байхгүй. Тэр хүн болохоор яг энэ хавдартай холбож ярьж исэн. Тэгэхээр тэр хүн өөрөө хавдар тусаад тэгээ хавдрыг давж гараад идгсэн бай. Тэгээд идгэж гараад найзтайгаа очиод одоо тэмдэглэжээ. Тэмдэглэхдээ хавдрыг давж гарлаа гэд найз бүсгүйтэйгээ тэмдэглэхдээ просекко нөгөө ийм шампанск шиг алкогол шүү дээ. Тэрийг уугаад тэмдэглэсэн гинэ. Тэгээд нөгөө нэгэнт идэгцэн юм чи ингээ буцаагаад вино энтригаа сайхан ууж агаад тэгээд дараа нөгөө судлаад ихсэн чинь алкогол нь өөрөө хорт хавдрыг тэр дундаа хөхний хорт хавдрын эрсдлийг нэмдэг хүчин зүйл гэж гарсныг нь мэдчихэд эмчтэрээ буцаж очиод нөгөө хүн чи гомдлсон гэсэн. Яагаад надад энийг ийм юмыг хэлж өгөөгүй юм бэ? Би дөнгөж хөхний хавдраас одоо ямар нэгэн юу байхгүй те бүрэн идгсэн гэдэг мэдээлэл авангуудаа би алкогол хэрэглээд ихсээ. Яагаад надад энийг хэлж өгөөгүй юм бэ гэдгсэн чинь бас нөгөө юм чинь би бас хүмүүст хамаагүй тийм нөгөө айдас хүйц үүсгэсэн мэдээлэл өгөхийг хүсдэггүй гэж хариулсан гинэ. Тэгээ нөгөө хүн маань болохоор иймэрхүү мэдээллийг та нар энэ өвчтнүүдтэй маш сайн өгж явах хэрэгтэй. Би мдэггүй учраас энийг чи ууж исэн гэд хэлжсэн гэсэн. Тэгэхээр энэ нөгөө алкогол гэдэг маань ерөөсөө л энэ хорт хавдартай маш нэгт ингээ холбогддог. Тэгэхээр энэ wine гэлтгүү, шар ариг гэлтгүү, одоо саке ерөөсөө л алкогол орсон зүйлийг болж игэл хэрэглэхгүй байх юм бол одоо энэ хорт хавдрын эрсдлийг бууруулах юм ба. Тэгэхээр энэ арх согтууруулах хундатай ингээ холбоод ярихаар хамгийн хэцүү зүйл нь болохоор нөгөө донтолт тэгээд одоо сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой явцдаг тий. Яагаад тэгэхээр тэрийг яагаад хүн уугаад байна вэ гэхээр одоо энэ амьдралд тохиолдоод байгаа тэр зүйлээсээ түр зуурын гарц хайгаад одоо тэр мансуурч байх үедээ тайвширч явах үедээ тэр хэцүү хүнд зүйлтэй нүүр тулахгүй шүү дээ тий. Тэр утгаар нь ингээ хэрэглээд байгаа учраас бас их энэ зөвхөн уухай бойлгод хэлэхэд аюу хэцүү. Тэр нөгөө үг суурийг нь олж мэдээд тэрэн дээр нь ажилласнараа энэ согтууруулгундаа арх гэдэг зүйл ингээ багасгаж байгаа. Тэгэхээр яг уу өөрийгөө жоохон тайвшруулах зорилгоор тайтгаруулах зорилгоор ууж байгаа бол мэдээд авчихвал бас зүгээр л те хөхний хорт хавдрыг ер нь эрсдлийг нэмэгдүүлдэм байна. Тэгэхээр би заавал энийг ууж өөрийгөө ингээд сатааруулах хэрэг байна уу? Тэрний оронд гараад алхачвал ямар вэ гэдэг юм уу те өөр бас арга барил байж болно шүү дээ те. Заавал орой нөгөө хүүхдүүд одоо усанд орсныхан дараа нэг аяга вино ууж тайвшин гэх шаардлага байхгүй ш. Тэрийг бас орлуулж болно гэж боддоо шүү дээ. Чи юу гэж бодож байна вэ? Ста 100% санал нэг байна. Одоо ингээ хавдартай холбоотой сэдвүүдийг ингээ судлаа явж байхад тэрний эрсдэл хүчин зүйлд бол алкогол гэдэг зүйл заавал орж ирж байгаа. Тэгээ энтэй алкогол болон хавдрын хамаарлыг судалсан одоо чанартай судалгаанууд ч гэсэн нэлээд өндөр байдаг юм билээ, их байдаг юм билээ. Тэгэхээр одоо жишээлбэл орой вайн одоо уух дуртай бол тэрний оронд гоё цай уудаг ч юм уу те. Эсвэл өөрийнхөө нэг юм дуртай зүйлийг олж сурах нь айгүй чухал юм шиг санагдсан. Винон дээр болохоор бас нэг юм төрөвдөл байдаг нь улаан винонд нөгөө антиоксидант агуулгаддаг. Тэгэхээр антиоксиданттай учраас улаан вино сайн гэсэн тайлбарх яваад байдаг байхгүй. Гэхдээ антиоксидантыг өөр зүйлээс авч болно шүү дээ. Заавал нөгөө алкоголтой хойлцсон зүйлээр авах шаардлагагүй тий. Алкоголтой антиоксидант ингээд авахаар тэр алкоголыг задалж боловсруулад хоргүйжүүлэхийн тулд бидний элэг давхар ажиллаж байгаа. За тэгэхээр антиоксиданттай хоол хүнс авъя гэж бодож байгаа бол дангаар нь тий. Жишээлбэл усан үзэн байна, гоё өнгөтэй, тод өнгөтэй, хүрэн өнгөтэй усан үзмийг дангаар нь хэрэглэн заавал алкоголтой цуг вайнаар дамжуулж аваад авах шаардлага байхгүй. Яг тэрнтэй адилхан бусад олон тод өнгөтэй
энэ жимсгнүүдийг хэрэглэх энэ эрсдлийг бууруулах хүчин зүйлсийн нэг болж байгаа. Тэгэхээр яг антиоксидант гэдээ аваад ярихаар бид бүгдээрээ мэддэг юм шиг мөртлөө яг цагаа тулахаар антиоксидант гэж юу юм болоо гэдгийг бас төдийлөн мэдтгүү те. Тэгэхээр энэ үгнийх нь утган дээр тулгуурлаа тайлбарлахад анти гэдэг нь эсрэг гэсэн утгатай, оксидант гэдэг нь эсэлдэх гэсэн утгатай. Тэгэхээр бидний одоо дасгал хийх, амьсгалах, хоол боловсруулах гэдэг энэ бүх үйл явцад аяндаа хүний биед цаанаасаа ийм хортой нэгдлүүд багахан хэмжээгээр үүсэж идэг. Тэгэхээр тэр багахан хэмжээгээр үүсээд байгаа эсийн дотор үүсэж байгаа тэр нэгдлүүдийг одоо дутагдаад байгаа тэр зүйлийг нь одоо ингээд энийг авчгаа гэд буцаагаад идгээдэг, сэргээдэг зүйл нь болохоор энэ антиоксидант буюу монголоор ургамлын шим байгаа. Одоо ургамалд агуулгаддаг төрөл бүрийн ийм phytochemicals гэж бас англиар хэлдэг ийм зүйлс байгаа байхгүй. Энийгээ бид нар антиоксидант гэж нэрлэдэг байгаа. Одоо эсэлдэл үүсээд байгаа хортой тэр free radicals гэж нэрлэдэг байгаа тэр зүйлсийг буцаагаад багасгаад тэр хорыг нь бууруулад эсүүдийг сэргээж өгдөг зүйлс нь энэ ургамалд агуулгаддаг. Тэгэхээр бид ургамал ногоо тэр дундаа энэ phytochemicals ургамлын шим өндөр агуулсан ийм хүнсээ сайн хэрэглэх хэрэгтэй. Би нөгөө сахар номдоо яг ургамлын шим гэж юу вэ гэдээ бас тэрийг дурдсан байгаа. Ном уншсан хүмүүс бас энийг сайн мэдж байгаа. Тэгэхээр антиоксидант нь яаж үйлчилдэг вэ гэхээр бид үүсээд натуралаараа үүсээд байгаа тэр нэг ийм болохгүй байгаа зүйлсийг намжаагаад дараад өгдөг гэж ойлгож болно. Тэгэхээр яг хорт хавдартай холбоотой ингээд ярихаар антиоксидантын нөлөөгөөр хорт хавдрын эрсдэл бас буурах боломжтой. Яг тэр чигтээ биш л энэ нөгөө нэг хүчин зүйлс олон хүчин зүйлс байгаа шүү дээ. Энэ тэр тийм тэдгээрийн нёгийг нь л ярьж байгаа гэдгийг сонсогчд маань бас ойлгох хэрэгтэй. Ганцхан антиоксидантсаа нэмснээрээ хорт хавдраас хамгаалчихна гэсэн үг биш тийм ээ. Бид хоёрын ярьж байгаа аргууд нь болохоор эндээс ч нэг аргыг хэлээд тэндээс ч нэг аргыг хэлээд энэ бүхнийг нэмж хэрэгжүүлснээрээ нийлбэр нь эрсдлийг бас тодорхой хэмжээгээр бууруулдаг гэдэг утгаар нь хэлээд байгаа шүү. Хүнний хорт хавдрын талаар бас уншиж байхад бидний амьдралын хэв маягтай холбоотой жишээлбэл амьдрал дээр бид нар өдөр тутамдаа хэрэгэлдэг сав суулга за тэгээд өдөр тутамдаа хэрэгэлдэг ийм бүтээгдэхүүнүүдээс болоод бас энэ хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл нь болцсон юм билээ. Тэгэнд юуг авч үзэж байгаа вэ гэхээр бид хоёр бас өмнөх подкастуудаараа ярьж исэн те нөгөө BPA гэд бодис байна. За фталат гэд бодис байна. Дараагийнх нь нөгөө PFAS гэд нөгөө нэг наалдуулдаггүй гэж одоо бид нар мэддэг шүү дээ. Наалдуулдаггүй ийм гадаргуу үүсгдэг одоо жишээлбэл наалдуулдаггүй хайруулгын тавг сав гэд энийг ингэж бүрээд байгаа энэ бодисууд маань өөрөө бүхний одоо хорт хавдартай бас холбоотой байж магадгүй гэж үздэг юм билээ. Яагаад вэ гэхээр эдгээр бодисууд маань өөрөө хүний дааврын тогтолцоонд ингээд нөлөөлчдөг. Тэгэхээр энэ судалгааны ажлуудыг ингээд уншаад явж байхад судлаачид болохоор ямар асуултыг тавьдаг вэ гэхээр энэ бодис хавдрыг шууд үүсгэж байна уу гэдгээс илүүтэйгээр энэ бодис одоо жишээлбэл хүүхэн дээр авч үзэх юм бол хүүхний эдийн энэ хэвийн одоо үйл ажиллагааг өөрчлөөд олон жилийн дараа хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна уу гэдгийг энэ судалдаг юм билээ. Тэгэхээр эхлээд хүүхний эд гэдэг зүйл яагаад ийм эмзэг байгаад байдаг юм бэ гэдгийг бас тайлбарлавал зүгээр ах гэж бодож байна. За бидний одоо энэ хүүхний эд бол насан туршдаа өөрчлөгдөж байдаг юм эрхтэн байгаа. Нэгдүгээр болохоор өсвөр насндаа хөгждөг. За тэгээд сар бүр дааврын өөрчлөлтөнд ордог. Жирэмсэн үед одоо эрчимтэй өсдөг. Хөхүүл үед бүтцэн ингээд өөрчлөгддөг гэж байгаа. Тэгэхээр энэ бүх үйл явцыг одоо нөгөө хэлээд байгаа эстроген даавар байна, прогестерон даавар байна, пролактин гэдэг одоо энэ дааврууд голчлон удирддаг. Тэгэхээр хүүхний эдийн эсүүд дааврын тохионд маш мэдрэмтгий байдаг гэсэн үг. За гэтэл нөгөө BPA гэдэг байгаа энэ бодис шүү дээ. Bisphenol A гэсэн бодис байгаа тийм. Энэ болохоор нөгөө бүтэц талаасаа одоо хүний биед орохороо эстрогентэй жоохон төстэй юм бүтэцтэй юм байна. Тэгэхээр нөгөө одоо энэ даавруудыг ингэж хүлээж авдаг ресептор буюу хүлээн авахчуд байдаг гэдэг инх цуглагч бас өмнөх подкастууд дээр нэлээд тодорхой тайлбарсан. Тэгэхээр нөгөө BPA гэдэг бодис хүний биед орохоор эстрогенийг хүлээж авдаг ресептор нь одоо андуураад хүлээгээд авчдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө
одоо эстроген даавар маань хүүхний идэд ямар дохиог өгдөг вэ гэхээр эсэд ямар дохиог өгдөг вэ гэхээр өсөөрэй, хуваагдаарай, идэвхжээрэй гэсэн дохиог ингэж өгд юм байна л та. Тэгэнгүүт нөгөө BFA маань тэр хүлэн авагчтай очиод холбогдчихороо одоо хуурамч ийм дохио очичдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүүхний одоо эсүүд маань олон дахин ингэж нөгөө хуваагдаад одоо өсөж үржиж хуваагдаад идэвхжээд тэгээ энэ урт хугацаанд байнгын давтамжтай энэ спинал бодистой одоо зүйлийг хэрэглэх юм бол ийм нөлөөлөл байж болдгүй гэсэн ийм судалгаа байгаа юм билээ. Дараагийнхан нөгөө уучлаарай намаа би чиний саяны хийсэн дээр бас нэг санаа нэмчихв. Маш гоё. Яг чамаг ингээ ярьж исэн чи надад нэг бодлоо хуваалцмаар санагдаж байна. Юу гэхээр одоо ингэж штэ чи янз бүрийн пластиктай, хуунцартай зүйлс хэрэглээ эсвэл наалдуулдаггүй тэр хайруулгын тав энэ бүхнийг ингээд хэрэглэхээр нөгөө эстрогентэй төстэй бүтцтэй учраас тэр рецептор хүлээн авагч дээр очиж ингээд суучна гэж штэ тий. Тэгэхээр бид нарын энэ дааврын үйл ажиллагаа чинь төөрөлдөж чинь тий. Одоо өөр нэг гадны биет орж ирээд андууруулаад ингээд суучж штэ тэр хүлээн авагч дээр. Тэгэхээр бас нэг асуулт нь юм байгаа байхгүй. Яг жинхэнэ нөгөө эстроген одоо хаачих вэ тий. Яг үнэ. Одоо бид өндөвчнөөс цэвэршилт явагдаагүй хүмүүсийн хувьд болохоор өндөвчнөөс цэвэршилтийн үедээ яваа хүмүүс болохоор өөхөн эдээс ингээд эстроген үүсэж байгаа шүү дээ. Бас дахиас үүсдэг гэж байгаа тодорхой хэмжээ. Тэгэхээр бид ингээд натуралаараа үүсээд бий болсон тэр их эстроген одоо хаачих вэ гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр nutritional therapy дээр бас estrogen dominance гэж бас нэг үг байгаа. Одоо эстрогены давмгайлалт гэж байгаа. Тэр нь болохоор хүний биед байх ёстой хэмжээний эстроген байхаасаа бүр илүү их болчихно гэсэн. Одоо нөгөө эстроген хүний бие системд бүр илүү ихтчихээрээ бас асуудал үүсэж эхэлнэ. Тэгэхээр энэ эстроген гэдэг байгаа энэ дааврууд маань даавар гэж юу вэ гэхээр одоо мэдээлэл дамжуулаад эсүүдэд ингэрээ тэгэрээ гэд үүрэг өгдөг зүйлс гэж бид өмнөх дугааруудаараа тайлбарсан тий. Тэгэхээр одоо нөгөө нэг үүрэг өгөх шаардлагатай энэ дааврууд маань илүү их болцоо үүргээ гүйцэтгэжгээд дараа нь биеэс гадагшлах ёстой. Тэгтэл тэрийг яаж гадагшилдаг вэ гэхээр одоо бидний өтгнөөр гадагшилна бас тодорхой хэмжээ. Гэтэл нөгөөтг чинь гадагшилж чадахгүйгээр зарим тохиолдолд ингээд буцаад цусандаа эргэлдээд бие системээр ингээд эргэлдээд ахаараа эстроген ингээд давмгайлаад ингэхээр бидний эрүүл мэндэд бас муу нөлөөтэй. Тэгэхээр бид нар одоо номоо сая айгу гоё жишээ өглөө штэ тий. Рецепт дээр нь төстэй ийм гадны бит очоод ингээд эзэмшээд суучих нь штэ. Эсийн гадаргуун дээр нөгөө хүлэн авагч дээр нь. Тэгэхээр яг өөрт үүссэн байгаа тэр бидний натуралаараа үүсгэж байгаа даавар маань хаачихгүй. Ингээд ингээ ихтэй цуснд ихтэй. Тэгээд дээрэс нь нөгөө өтгөн хаталттай хүн болвол бийцэхгүй байна гэдэг нь эстроген бүр биес гадагшлахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэл бид ингээд бүр ихсээл одоо ингээд янз бүрийн эмэгтэйчүүдэд асуудал үүсэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид зөвхөн нөгөө хөхний хорд хавдар гэдгээсээ гадна ерөнхий биеийн тэр эрүүл мэндэ бодох талаасаа ч гэсэн энэ гаднаас орж ирээ бидний бие орж ирээ суучдаг энэ муухай юмнууд аль болохоор багасгах хэрэгтэй юм байна. Тэрийг би бас дундуур нь оруулаад хэлчихье гэж бодоод хастаад ороод ирлээ. Яг гоё зөв. Хоёулагийн нөгөө подкаст хамтдаа хийж байгаагийн гол давуу тал чинь штэ тий. Нэг нь дутуу орхисон зүйлийг нөгөөх нь нөхөх эсвэл нэмэх санаа байх юм бол нэмээд илүү ингээд баяжуулаад сонсогчдоо аль болох олон талаас нь ямар нэгэн өвчин нэмгээс амьдралын хэв маяг хоол хүнсээрээ дамжуулж өөрийгөө яаж урт удаан эрүүл амьдруулах вэ гэдгийг хүргэх зорилготой байгаа болохоор надад бол айгүй таалагдчихна гэж. Манай сонсогчд гэсэн яг тэгж хүлээж авч байгаа гэж найдаж байна. За тэгвэл би хараа яриаг чинь тассан да жоохон санаа зовоод үргэлжлүүлээ байна. Окей. Тэгэхээр нөгөө нэг Spinal A гэсэн бодис орсон бүтээгдэхүүнүүдийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Яг хуу сүүлийн үед нөгөө үйлдвэрлэгчид энэ BFA гэдэг бодисыг аль болох ашиглахгүй тийм бүтээгдэхүүнд аягүйх гаргаж байгаа. Ялангуяа хүүхдийн хоолны хэрэгсэлтээр BPA free гэсэн тэмдэглэгээтэй тэр одоо хуванцар бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэх. За тэгээд ямар нэгэн тэмдэглэгээ шошго наагаагүй тийм хуванцар бүтээгдэхүүнүүдийг
өөртөө болон хүүхэдтэй аль болох авч хэрэглэхгүй байх тал дээр анхааруул зүгээр. За тэгээд яг бага насны хүүхдтэр жоохон хэцүү л дээ. Яагаад тэгэхээр хүүхдүүд чинь хоол унд одоо идэхдээ те асгах, унгаах, өөрийгөө гэмтэх тохиолдлууд байдаг болохоор хэсэг хугацаанд хүүхдийн аюулгүй байдал талаас нь одоо силикон юм уу эсвэл хуванцар ийм хоолны хэрэгслүүд хэрэглэх шаардлагатай байдаг. Том хүмүүсийн хувьд бол бид нар одоо өөрийгөө тиймэрхүү аюулд оруулах эрсдэл нь бага байдаг учраас аль болох хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх тал дээр анхааруул айгүй зүгээр санагдсан. Тэгэхээр одоо жишээлх юм бол усны саваа хуванцар сав байлгахын оронд цэвэр ган материалтай тий сав ашиглаж болно. За аль эсвэл одоо хоолоо бэлтгэж авч явдаг бол хоолны савуудаа төмөр сав болгох. За тэгээ дээр нь хүнсний скотчууд гэдэг шүү дээ. Хүнсний скотч ашигладаг болвол тэрийг аль болох хэрэглэхгүй байх гэх мэтчсэн зүйл дээрээ анхаарал явуучвал зүгээр юм шиг санагдсан. Тэгээ түрүүн хэлсэн нөгөө буталат гэдэг нэг бодис байгаа шүү дээ. Энэ нь болохоор ихэвчлэн үнэртэй ус, шампунь, нүүрний зарим одоо мейкап бүтээгдэхүүнүүд хуванцар зэрэгт өргөн хэрэгэлдэг. Тэгээд энэ нь болохоор хүний дааврын системийг баг зэрэг ингээд бодлуулцдаг гэх юм уу. Энгийнээр хэлэх юм бол одоо таны биед ингээд даавар үйлдвэрлэдэг юм маш нарийн юм хяналтын төв байдаг гэж бодъё л доо. Тэнгүүдийн платууд болохоор тэр систем рүү ороод даавар их байна эсвэл даавар бага байна гэсэн буруу мэдээлэл өгчдөг. За мөн түнчлэн сая хэлсэнчлэн энэ фталатууд эсийн дотор орохороо бага хэмжээний эсэлдэлтийн стресс үүсгдэг. Энэ гэмтэл бол олон жил хуримтлагдах юм бол ДНК-д нөлөөлөөд тэгээд энэ цаашлаад бас хавдрын эрсдлийг бас нэмэгдүүлдэг юм байна. Тэгэхээр одоо үнэртэй ус, шампунь, мейкап бүтээгдэхүүнээ аль болох орц найрлагыг сайн сонгож харж авч явах нь бас чухал юм шиг санагдсан. Тэгээ бас надад бас нэг жоохон эмзэглүүлээд байгаа зүйл нь юу байдаг вэ гэхээр дэлгүүрүүдээр явахаар ялангуяа одоо ингээд Zara энтер руу орохоор ийм жижигхэн тасагт нь юм айгүй хүүхдийн анхаарлыг татхаар юм үнэртэй уснууд байдаг. Тэнгүүд тийшээ ингээд хүүхдүүд айгүй их татагтаад байдаг. Гэтэл дөнгөж одоо тий цэцгээр ярих юм бол дөнгөж ингээд соёолоод ургаж байгаа тэр цэцгийг ингээд химийн юм хорд бодисуудаар ингээд ордуулах зүйл хийгээд байгаа нь жоохон надаа эмзэг санагддаг. Тэгээд аль болох охтуудаа аль болох өөрийгөө ч гэсэн ийм химийн бодисуудаас бага зэрэг тусгаарлаж байх юм бол ганцхан хорт хавдраг гэхгүй бас олон төрлийн өвчлөл. Тэгээд дээр нь дааврын одоо энэ зохицуулалт алдагдахаас бас сэргийлдэг шүү. Тэгэхээр энэ дээр бас анхааруул зүгээр санагдсан. Яг тийм шүү. Үнэртэй усан дээр ялангуяа бага насны хүүхдүүд угаасаа цаанаасаа натурал гоё үнэртэй. Тэднэрт ерөөсөө нэмэлт тийм хиймэл үнэр ерөөс хэрэггүй шүү дээ, тий. Тэгж яхад одоо энэ Zara ч юм уу бусад retail жижиглэн худалдааны газрууд ерөөсөө ашигын төлөө байгаа шүү дээ, тийм ээ. Тэр хүмүүс бол энэ 5 настай хүүхдийн 6 настай хүүхдийн дааврын системийг яг өнөө тэрийг бодох уу? Богдохгүй гэсэн мөнгөө яаж одоо хөрөнгө мөнгөө нэмэх вэ гэдгийг л бодож байгаа. Тэр байтугай 12 настай охтууд руу баг 11 настай охтууд руу чиглэсэн нүүрний косметик будагны ийм маркетинг айгүй хийгдэж байна одоо бас. Тэгээд одоо би бас нөгөө анзаардаг хөө одоо хин хаашаа хандсан ямар юм гаргаад байна вэ гэдэг ингээ харахаар нөгөө маш гоё үнэртэй их гоё үнэртэй гялцаал болсон бүтээгдэхүүнүүд байгаа. Гэтэл эдгээр нөгөө одоо бүр жинхэнэ эмзэгтэй дөнгөж бүрдэж байгаа тэр дааврын системийг нь ингээд буснуулах юм байгаа байхгүй. Тэгээ би ч гэсэн мэддэггүй байсан л та. Би бол тэр чиний хэлж байгаа тэр Zara-гийн хүүхдэд зориулсан үнэртэй усыг бэлэг болгоод тэр Spider-Man-ы зурагтаа тийм юу гаргадаг байсан. Тэднийх range ийм гаргадаг байсан. Тэндээс би аваад хүүхдэд ингээд бэлгэлжсэн удаа би надад. Тэгээд сүүлд одоо яг nutritional therapist-аар сурж эхлээд ингээд цаад бид юу болдгийм байна гэдгийг мэдээд ихснээс хойш энэ үнэртэн гэдэг зүйл perfume гэдэг зүйл чинь ерөөсөө бидний дааврын тогтолцоонд маш муу нөлөөтэй байдгийг байна гэдгийг олж мэдсэн байхгүй. Би ч гэсэн айгүй хүчтэй үнэрт дуртай бүхэл төрлийн үнэртэй усыг өөрлөгөө цацаад ингээ явж идэг хүн байсан. Тэгээд одоо хүн бас нөгөө юм олоод мэдчихээрээ сурчаараа тэрийгэ бусад хүмүүст хэлж өгөхөнсаа хуваалцсансан гэж явдаг. Тэрний нэг жишээд бид хоёрын энэ подкаст байна тий. Тэгээ манай нэг найз хөхний хорт хавдар тусаад бүрэн идгэрсэн. Тэр найз маань Yuka гэд
нөгөө app байдаг тий. Тэр app-ыг надад ингээд санал болгож ирсэн. Одоо энийг хараа ийм гоё app байд юм байна гэд. Тэгээд гоё шүү. Тэр гоё те. Тэрийг одоо мэдгүй байгаа, шинээр олж мэдж байгаа хүмүүстэй танилцуулахад тэр app-ыг ингээ утсан дээрээ суулгачаад бүтээгдэхүүн худалдаж авахдаа октооддоо ч юм уу өөрсөндөө бүтээгдэхүүн худалдаж авахдаа нөгөө артлынх нь ингээ barcode гэдэг ингээ зураасаар тэмдэгсэн зүйлийг ингээ уншуулахаар хэр хэмжээний chemical химийн бодис агуулсан байна вэ гэдгийг үнэлээд хуваар ингээ гаргаад хилдэг те. Хэтэрхий их үнэртэй ус үнэртэн агуулсан байх юм бол одоо тэдэн хувийн юм байна, муу юм байна гэд улаанаар гараад ирэх чинь. Тэгээ тэр найз маань болохоор өмнө нь болохоор би яг тэр найздаа зөндөө энэ талаар хилдэг байсан байхгүй. Тэгээд хүн бас заримдаа юу юм шиг өөрөө ингээ хүнд замаар явж иж сурдаг гэх юм уу та тий. Өөрийнхөө ингээ замлаар хичнээн хилээд ойлгохгүй гэхдээ өөрөө яг ингээ хүнд замаар явсныхаа дараа ойлгоод гэд өөрөө суух олж мэдхээрээ илүү сайн тэр хэрэгжүүлдэг юм шиг. Тэгээд Yuka гэдэг app байд юм байна. Би бол энэ гэрийнхаа агаарыг цэвэршүүлэх хэрэгтэй. Тэр агаар дотор тасалгааны агаарт ийм нөгөө бичил хуванцар энтер бас явж идэг агаарыг цэвэршүүлэгч гэртээ авч тавих хэрэгтэй мастаа гэж зөндөл хилдэг байсан. Тэрийг үрс тоодгүй байхгүй. Одоо болохоор надад эргээд ингээд бас хилээд идэх. Одоо ингэдэм байх шүү, тэгдэм байх шүү гэж. Тэгээд тэгтээ тэр Yuka app-н дээр нэг анзаарчихсан юм. Хоол хүнсэн дээр бас тэр Yuka app-ыг ашиглаад байхгүй. Тэр болохоор хоол хүнсэн дээр зөгцдгүй юм билий. Би өөрөө ингээд аваад хоол хүнсэн дээр уншуулахаар буруу гараад байна. Тий. Яагаад тэгэхээр жишээлбэл emulsifiers орсон хоол хүнсийг би аль болохоор хэрэглэхгүй хичээд тэр Yuka app бол emulsifiers-ыг огт авч хэрэглэхгүй зүгээр л хитгэн үзүүлэлтэн дээр ингээд гаргачихсан. Харин бүтээгдэхүүн дээр бол ингээд тэрийг ашиглаад байвал зүгээр юм болов уу гэж надад санагдсан шүү. Чи тэр app-ыг ашигладаг уу? Би ашигладаг. Яг хоол хүнсэн дээр бол ашигладаггүй. Тэгээд илүү нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн авахар ашигладаг. Гэхдээ шампунь энтер одоо жишээлбэл шампунь, хүүхдийн шампунь, тэгээд биеийн шингэн савн энтер болохоор би ерөөсөө эндээс авахаа болоод одоо 2-3 жил болж байгаа болохоор тэрэн дээр уншуулахгүй аль болох нэг өөрөө мейкап бүтээгдэхүүн авахаараа тэндээс бас уншуулад идэг. Гэхдээ тэр бас яг ихэнх удаад хэрэглэхэд те айгүй амар. Тийм шүү. Бас аятайхан хөөрхөн мэдээлэл өгчдөг шүү. Тэгэхээр та хэд тэрийг татаад аваарай. Би энэ подкастыг оруулахдаа тайлбар хэсэгт нь мартахгүй болол оруулчих. Хэрвээ энийг сонсоод тайлбар хэсэгт нь байхгүй бол комментээр бичээд өгөөрэй. Тэгвэл би комментээр тэр аппликейшных нь нэрийг та бүхэнд бас бичээд өгье. Тэгээд хоёлоо эргээд нөгөө нэг та түрүүчийн юун дээр нэг ярьж исэн шүү дээ. Эстроген даавар гэд ярьж исэн шүү дээ тий. Эстроген даавар ингээд уг нь биеэс ингээд гадагшлах ёстой байтал тэр нь одоо ингээд гадагшлахгүй хит их хуримтлагдаад буцаад цусаар дамжаад ингээд биед орохороо ингээд одоо системийг алдагдуулаад эрүүл мэндэд ингээд нөлөөлөд байна шүү дээ тий. Тэгэхээр энийг хамгийн одоо гадагшлуулахад бас сайн нөлөөлдөг хүнс бол эслэг байгаа тий. Тэгэхээр хоёлоо бүх бас дугаар дээр ярьж байгаа эслэгийн агуулмж өндөртэй хоол хүнсийг бид нар одоо түлхүүг хэрэглэх нь айгүй чухал байдаг. Тэгээ хүүхний ховт хавдар дээр ч гэсэн хоол хүнсэн дээр эслэгийг хамгийн түрүүнд ярьдаг. Тэгэхээр эслэг гэдэг нь болохоор юу хэлж байгаа вэ гэхээр урамлын гаралтай хүнсэнд агуулгаддаг. Хүний хоол боловсруулах замд бүрэн задарч шингдэггүй энэ хүнсийг хэлж байгаа. За жишээлх юм бол хөх тарианд байна, овёс байна, буурцагт урамлууд байна, алим лир зэрэг одоо манай Монголын арвай тий арвайн гурил зэрэгт бол эслэг их хэмжээгээр агуулгадчихэдэг. Тэгэхээр эслэгийн хамгийн одоо чухал нөлөө нь болохоор саяны хэлсэн эстрогенийг одоо биеэс гадагшлуулахад чухал нөлөө үзүүлж идэг. Яагаад энэ эстроген дааврыг ингэж хөхний хорт тавдартай их чухалчилж авч үзээд байгаа вэ гэхээр эстроген дааврын нөлөөнд одоо энэ хөх айгу мэдрэмтгий байдаг байнгын нөгөө өс үрж хувааг гэсэн мэдээллийг авдаг гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө эстроген даавар их байгаа л цуснд ороод дахин ингээл тархаал цаашаа мэдээлэл дамжуулагдаад ах юм бол энэ хөхний одоо энэ эсийн шинжилэлт хуваагдалтыг улам их нэмэгдүүлээд өгчдөг. Тэгэхээр энээс сэргийлэхэд бол бид нар нэгдүгээр эслэгээр баялаг хоол хүнсийг идэх хэрэгтэй юм байна. За хоёрдугаар гэх юм бол бидний биед одоо амьдрдаг ашигтай бактериуд байгаа тий. Бидний бие дотор дахиад ийм жижигхэн амьд биетүүд байгаа. За энэ амьд биетүүд болохоор яадаг вэ гэхээр эслэгээр хоолдог. Тэгээ эслэгийг ингээд эслэгч хоол боловсруулах замд шингэхгүйгээр доошо гидсэнд орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүний ашигтай бактериудын одоо
ихэнх хэсэг нь гидсэн байдаг те. Тэгэхээр эслэгийг ингээд задлах үед богино гинжин холбоос тийм тусны хүчил одоо үүсдэг. Тэгэхээр энэ бодисууд нь болохоор үрвслийг бууруулна, дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дэмжих зэрэг маш юм чухал ач холбогдолтой байдаг. Тэгэхээр бид одоо үрвслийн түвшин бага байх нь эргээд хавдар үүсгэхэд одоо энэ таатай биш энэ орчныг бүрдүүлдэг гэж ойлгож болно гэсэн үг. За дараагийнх нь болохоор нөгөө эслэг ихтэй хүнс бол хүний идчих юм бол цатгалан мэдрэмжийг айгүй удаан хугацаанд барих боломжтой байдаг тий. Тэгэхээр нөгөө цатгалан мэдрэмж удаан байна гэдэг маань бид нар ойр ойрхон хивэх ч юм уу эсвэл ойр ойрхон их хэмжээгээр идэх тэр дадлыг жоохон ингэж бууруулж өгдөг. Тэгэхээр нөгөө биеийн жингээ хэмийн хэмжээнд барихад тусалдаг гэж үздэг. Тэгэхээр аль болох одоо эсгээр баялаг хоол хүнсийг бид нар өдөрт хэрэглэх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн чинь 25-аас 30 г эслэг өдөрт авах хэрэгтэй байдаг. Тэ би буруу санаагүй байгаа бол. Тийм. Зөв 25-аас 30 г. Гэхдээ ихэнх хүмүүс 10 г ч хүргэж чадахгүйгээр тийм шүү. бага эслэг авдаг гэж судалгаагаар ер нь харагддаг. Ялангуяа энэ Англид амьдарч байгаа хүмүүсийн хувьд өдөрт ердөө 10 г эслэг авдаг гэж үздэг юм лээ. Швейцарт болохоор 10-аас 15 г-ыг авж ийн буюу нийт одоо нөгөө зөвлөмж хэмжээнээс 2 дахин бага хэмжээгээр авж ийн гэсэн судалгаа бас гарсан гэсэн саяхан. Тэгэхээр ер нь нийтээрээ эслэг айгу бага аваад байгаа байхгүй тий. Би бас түрүү чи ярьсан ургамлын шим phytochemicals гэж яриад байгаа зүйлс шүү дээ. Антиоксидантаар илбэг. Эдгээр нэгдлүүд нь голдуу бас эслэгтэй хоол хүнсэнд давмгаа багаад байгаа байхгүй. Жишээ нь жимсгэн ногоо гэд аваад үзэхээр энэ эслэгтэй тэгээд дээрэс нь нэмээд антиоксиданттай. Тэгэхээр чи түрүү нөгөө үрвсэл хүний биед багаадахаар бас хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ байнгын юм архаг үрвсэл биед байгаад байгааг бууруулж өгдөг бас тэр зүйл нь энэ ургамал одоо газраас ургаж байгаа тэр бидний иддэг хоол хүнсэнд бас байдаг. Жишээлбэл юу байж болох вэ гэхээр брокколи байцаанд агуулгаддаг нэгдлүүд байна. За тэгээд нөгөө куркумин гэдэг юм тий. Куркумин байна. За өөр ургамлын шим гэхээр юу байж болох вэ гэхээр quercetin гэдэг байна. Альманд агуулгаддаг, сонгонд агуулгаддаг. Тэгэхээр бид нар аль болохоор л энэ ургамлын гаралтай эслэг өндөртэй хоол хүнсээ аваад байх юм бол хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт нөгөө бид илүүдэд байгаа тэр эстроген гэдэг даавар үүргээ гүйцэтгэжээд биеэс гадагшлах ёстой тэр илүүдэл дааврыг гадагшаага өтгнөөр дамжуулаад гарахад тусалж байгаа. Энэ эслэгтэй хоол хүнс. Яа тэгвэл одоо ялгадас ингээд нэмээд хэмжээг нь нэмэгдүүлээд нөгөө талаасаа бас хурдыг нь өрүүлцэх хөдөлгөөнийг дэмжиж ингээд биеэс гадагшилж байгаа. За ингээд биеэс гадагшлах замдаа саяг номогийн хэлсэнчлэн зарим төрлийн бичил битүүдээр дамжиж задардаг. Тэгэхээр одоо эслэг гэдэг энэ зүйл маань карб буюу нүүрс усны нэг төрөл гэж явдаг. Тэгсэн мөртлөө бид шингэхгүй гадагшилждаг. Тэгэхээр тэр явцдаа зарим төрлийн бичил битүүдийг тижээгээд тэднээр дамжаад ингээд эсэлтэд гадагшлах ийм процесс явагдах үед нь нөгөө бичил битүүд маань саяг номогийн хэлсэнчлэн butyrate ч юм уу бусад төрлийн ашигтай тийм нэгдлүүдийг үүсгэж өгдөг. Энэ нэгдлүүд нь болохоор системийн чанартай бид сайн үйлчилдэг. Системийн үйлчлэгээ гэхээр ганцхан гидсний тэр орчимд ашигтай байхаасаа гадна цусаар бас дамжаад эргээд нөгөө тархинд хүртэл хүрнэ. Тэгэхээр бүх системд ингээд одоо үрвсэл үүсэж байгааг намж агаад багасгаад байх тийм нөлөөтэй. 3 дахь давуу тал нь гэхээр нөгөө полифенол бид аяндаа үүсэж идэг тэр хортой нэгдлүүдийг багасгаад дараад өгөх тэр зүйлсийг агуулдаг зүйлс нь болохоор энэ ургамлын гаралтай хоол хүнс байгаа. Ногоон цай ч юм уу эсвэл англи хэлээр turmeric, curcumin тэгээд нөгөө брокколи тэгэл алим гэлтэй энэ бүх хоол хүнс нь тэр ашигтай зүйлсүүд нь байгаа. Тэгээд энэ нөгөө хорт хавдрыг бууруулах, эрсдлийг нь багасгах нөлөөтэй хүнс гэдэг дотор эргээд нөгөө ургамлын гаралтай шоош тэгээд эслэгтэй хоол хүнс ороод явчихад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бол жишээлбэл гэртээ гоё амттан бэлдээд гоё амттай бэлдээ гэхээр юу бэлтгэхээ мэдгүй бол би сахаргүй амттан гэдээ бас ном гаргасан. Номоо бас энэ дурдчихсан зүгээр ах. Яг тэгэхээр
эслэг айгүйх оролцуулаад янз бүрийн эслэгтэй тэгээ ургамлын шим агуулсан тийм хоол хүнсийг яаж бэлдэх вэ гэдэг 50 гаруй жорыг багтаагаад ингээ ном бас гаргацсан байдаг шүү. Тэгэхээр зүгээр нэг юм амттан хийж идэх жорын ном байна гэж харахаасаа илүүтэйгээр яаж нөгөө антиоксидантыг авах вэ тий? Бас яаж бие илүү өсчээд байгаа тэр эстрогенийг гадагшлуулах вэ? Өтгөнөө яаж тогтмол гадагшлуулах вэ гэдэг дээр тус болох. Тэгээд дээрэс нь гоё амттай. Хүүхдүүд илүү чихэрлэг амтанд дуртай байдаг болохоор тэгээ хүүхдүүдтэйгээ бас хамтдаа хийгээд хэрэгжилж болохоор ийм бас бэлэн бүтээл байгаа. Тий, тэрийгээ бас дурдсан зүг байх гэж бодлоо. Тийм шүү. Өстой гоё ном байдаг шүү. Номын дэлгүүрүүдээр бүгд худалдаалагдж байгаа тий. Та онлайн болгосон юм уу? Онлайн болгосон. M-Books дээр бас онлайнаар авах боломжтой. Гадаадд байгаа хүмүүс маань ном авах боломжгүй хүмүүс маань шууд M-Book-ээс захиалаад гар утсан дээр авч болдог. Хэвлэмлэр бол интер номын бүх салбаруудаар тавигдсан худалдаалагдж байгаа. Би мэдээгүй юм биш үү? Би таны сахар номыг л зөвхөн M-Book-т байгаа гэж бодоодсэн. Тэгвэл сахаргүй амттан бас орсон байгаа юм тий. Тийм, сахар ном болохоор нөгөө сонсдог хэлбрээрээ бас орсон. Аудио хэлбрээрээ сонсож. Энэ жорын ном маань болохоор яг ин зурагтай. Номоо хараад жороо хийх болохоор ийм аудиогоор би оруулаагүй. Надад санал ирсэн ч гэсэн гол нь нөгөө зургаа хараад тэрийгэ дагж хийх болохоор аудиогоор биш зүгээр захимаар оруулсан байгаа. Nice. За тэгвэл гадаадд байгаа хүмүүс маань бас сахаргүй амттан номыг авах боломжтой болсон юм биш үү? Манай сонсогчид M-Book руу ороод хараад үзээрэй. За дараа нэг 2026 оны сая 5 сард British Journal of Nutrition гэсэн сэтгүүлд нийтлэгдсэн нэг мета-анализний судалгаа байсан. Тэрэнд болохоор 11 когорт судалгааг нэгтгэхэд тэгээд дүн шинжилгээ хийж үзсэн байгаа байхгүй юу? Тэнгүүд кальцийн хэрэглээ өндөр эмэгтэйчүүдийн дунд байна штэ. Бүхний хорт хавдрын эрсдэл бага байгааг тогтоосон юм байна. Тэгээд дээр нь бас одоо нөгөө өдөрт ялангуяа нөгөө одоо ингээд нас ахих тусам одоо кальц ингээд буурж байгаа штэ тий. Тэр үедээ кальцийг нэмэлтээр өдөрт 300 мг кальцийг одоо нэмэлтээр авах юм бол энэ хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нь буурж ийн гэсэн судалгаа гарсан юм байлээ. Сая энэ 5 сард дөнгөж 5 сард гарсан судалгаа шүү тий. Тийм байлээ. Тийм байна. Яг цэвэршилтийн насан дээрээ явж байгаа эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог асуудлын нэг нь болохоор нөгөө яс сэрэгчлэлт байдаг. Яс сэрэгчлэлтээсээ болоод унах, бэртэх, яс хугарах асуудал их тохиолддог. Тэгэхээр кальцаа түлхүү бас авах хэрэгтэйг бас давхар харуулж байна тий. Гэхдээ кальцийг биштэй нэмэлтээр нөгөө нэг хуучных шиг юм том таблетаар ингээд залглаад дангаар нь ингээд аваад байх бас учир дутагдaltaй тийм ээ. Яагаад тэгэхээр тэр одоо ингээд нэмэлтээр орж ирж байгаа кальц нь яс руугаа орж чадахгүй байгаа нөхцөлд хаана очдөг вэ гэхээр бас судасны дотор ийм хатуурл үүсгээд судасны дотор хан маань хатуурл үүсэх юм бол цус чөлөөтэй шилжиж чадахгүй байгаа учраас зүрх судасны асуудал үүсгдэг. Тэгэхээр тэр кальцаа болж өгвөл хүнсээрээ дамжуулаад авбал тий хүнсний их сурвалжаа нэгд тавиад тэгээд бас нөгөө витамин D магний хоёрыг давхар авч иж энэ нөгөө яг очих ёстой газараа буюу яс шүд рүү шилждэг тийм ээ. Гэхдээ бол энэ судалгаа бол маш сонирхолтой судалгаа байна. Кальц дутах юм бол эрсдлийн хорт хавдрын эрсдлийг нэмдэг гэдгийг бид нарт бас мэдүүлээд өгсөн судалгаа юм байна шүү дээ. Тэгээд сая номиогийн танилцуулсан судалгаа нь ревю гэхээрээ илүү чанартай олон судалгааг нэгтгээд ингээ харуулж байгаа учраас тэр утгаараа одоо судалгаан дундаа илүү чанартай гэж харагддаг тийм ээ. Тэгэхээр тийм гоё судалгаа юм байна тий. Тэгээ та нөгөө өмнөх дугаар дээр ярьж ирсэн шүү дээ тий. Хавдрын нөгөө протокол дээр нийт 8 зүйлийг дурдсан байсан гэж хэлжсэн тий. Тэр дээр нөгөө нэмэлтийг бас нэмэлт витаминуудын талаар дурдсан байсан. Тэгэхээр бит хоёрын энэ подкастын гол санаа нь одоо нэмэлт ингээд уугаарай гэж уриалгахтай ерөөсөө биш. Хамгийн гол нь нэмэлт уухаасаа өмнө хоол хүнсээрээ дамжуулаад яаж эрдэс бодис амин димээ за тэгээд дээр нь шимт бодисууд үндсэн шимт бодисууд авах вэ гэдэг талаар нь илүү төлхөө хүргэдэг. Тэгэхээр энэ дээр болохоор хоол хүнс нэмэх нь нэмэлт гэж ингэж дундуур нь зааг тавьж ингэж бичсэн байлээ гарчган дээрээ. Тэр подкаста бэлдэх явцдаа
нэлээд цаг зарцуулаад судалгаанууд их ухаж үзнэ. Тэр завсраа сонирхолтой гоё судалгаануудтай их таардаг. Тэгээ хоорондоо ийм байж тээ, ийм гарсан байж тээ гэж нэлээд явуулдаг тийм ээ. Тийм шүү. Тийм. Тэгэхээр би бас нэг судалгаатай ингээд судлаад явж байхдаа бас нэг судалгаа уншсан. Тэрийг бас подкаст сонсож байгаа хүмүүст бүргэл зүгээр нь болов гэж харсан. Тэр нь болохоор судалгааны нэр нь болохоор Phytochemicals in Breast Cancer Prevention and Therapy гэж байна. Тэр нь монголоор юу гэж бууж ийнэ гэхээр ургамлын шим энэ хөхний хорт хавдрын урьдчилан сэргийлэлтэд яаж нөлөөлөх вэ? Тэгээд mechanisms, efficacy and future prospects гэж байна. Тэр нь ямар замаар одоо энэ ургамлын шимүүд нь ямар замаар үйлчлээд ямар үр дүн хүргэдэг вэ гэсэн ийм судалгаа байсан. Хаана хэвлэгдсэн бэ гэхээр Molecular Biology гэдэг энэ сэтгүүл энэ жил бас биш өнгөрсөн жил хэвлэгдсэн байсан 2025 онд. Энийг ингээд уншихаар айгүй сонирхолтой байхгүй яг бит хоёрын түрүү яриад байгаа эсвэлтэй хоол хүн сэтгүүл ингэж ийм замаар ингэ шүү гэж бит хоёр түрүү ярьсан шүү дээ. Тэрэн шиг ургамлын тэр шим гэж агуулгаддаг тэр их ашигтай нүдэнд харагдахгүй байгаа жижигхэн тэр нэгдлүүд нь ямар замаар энэ хөхний хорт хавдрыг бууруулах нөлөөтэй байгаа вэ гэдгийг ингээд механизмын айгүй гоё тайлбарлсан билээ. Тэр механизмуудыг ингээд аваад үзэхээр нэгдүгürt миний түрүү чи ярьсан бие дотор үүсчээд тэр хортой нэгдлүүд буюу одоо англи хэл дээр тэрийг бол free radicals гэж байгаа юм л да. Тэрийг яаж ийм neutral болгох вэ? Монголоор тэрийг одоо юу гэх вэ? Тийм neutral гэхээр хортой байгаа юмыг яаж хоргүй болгох вэ? Саармагжуулах вэ? Яг зөв гэдэг тэр арга барилыг нь түрүүн тайлбарлацсан. Хоёр дахь зам нь болохоор тэр ДНК-г гэмтээгээд байгааг нь одоо сэлбэж нөхөн төлжүүлэх юм үүрэгтэй байт юм байна. Ургамлын шимүүд. За тэгээд дээрэс нь нөгөө хавдрын эсийг ингээд өгөхөд бас нөлөөлдөг. Хавдрын эс чинь ингээд зогсоо зайгүй үржээд цааш нь яваад байгаа шүү дээ. Гэтэл тэрийг ингээд бууруулад хавдрын эсийг ингээд дарахад бас нөлөө үзүүлдэг юм байна. Quercetin, curcumin, berberine гэдэг энэ бүх ургамлын шимүүд нь. За тэгээд бас нэг сонирхолтой зам болохоор тэр зогсоо зайгүй өсөж үржээд байгаа хавдрын эсүүдийн хуваагдлыг нь бас удаашруулах нөлөөтэй байт юм байна. Их олон талын ач тустай байгаа. Зөвхөн нэг замаар нөлөөлдөггүй, яг олон талаас нөлөөлдөг гэдгийг нь харуулсан ийм судалгаа юм байл л дээ. Тэгээд хавдрын тархалтаас бас сэргийлдэг. Одоо тэр чинь нэг газраа хавдрын тэр тархацгаасаа өмнө нэг газраа үүсчихсэн байгаа шүү дээ хавдар. Тэгээд удсан тохиолдолд үсэрхийлээд бусад ирээд ирэхтнүүд нөлөөлж өгч байгаа. Гэтэл энэ метастаз гэдэг тэр зүйлийг нь удаашруулад арай жоохон багасгаж өгд юм байна. Одоо химийн нэгдэл нь. За тэгээд түрүүн номоо чиний хэлдэг нөгөө архаг өрөвсөд үүссэн байх юм бол илүү бид аюултай гэснийг нь багасгаад тэр өрөвслийг ер нь ингээ сайхан намжааж өгдөг. Тэгэхээр өрөвслийг ингээ хэмжиж үздэг хэмжүүрүүд байгаа цусны шинжилгээ өгөхөөр энэ өрөвсөл айгүй өндөр гарлаа гэд дархлааны нэг өндөр гараад байгаа. Тэрийг болохоор бас ингээ намжаагаад багасгаад дараад өгдөг зүйл нь энэ ургамлуудад агуулгадж байдаг. За тэгээд өөр бас нэг сонирхолтой юм юу байлаа. Яг ингээд тэр юуг уншихаар тухайн үедээ тэр мэдээлэл ингээд уншихад яг толгоороо гэл яг энэ юм байна шүү дээ гэл ингээд ярьжсэн яг ярихаар бас ингээд бүрэн гүцэд гаргаж ярьж чадахгүй байгаа юм шиг санагдаад дутуу санагдаад байна. Ямар ч гэсэн ийм төрлөөс олон талаас нь ингэж нөлөөлдгөө гэдгийг л харуулсан ийм судалгаа байсан шүү манайхаа. Тэгэхээр ургамал ногоогоо сайхан идээрээ. Ургамал ногоогоо идэхдээ мэдээж хаслаад ч юм эсвэл сайн угаагаад содтой усанд угааж хэрэглэх хэрэгтэй те. Тэрэн дээр нэмээ чи бас мэдээлэл хүргээрээ яагаад пестицидыг бид нар бууруулах хэрэгтэй вэ гэдэг дээр. Тэгэхээр хоёлаа одоо пестицидийн талаар ярив те. Тэгэхээр пестициз гэдгийг хүн болгон бараг мэддэг болсон байх. Энэ нь болохоор хортон шавж, мөөгөнцөр, за зэрлэг ургамлыг устгахад хэрэглэдэг ийм химийн бодисууд байгаа. Тэгээ энэ бодисууд маань одоо бид нар цэвэрлэхгүй жишээлбэл ногоогоо авсны дараа сайн угаад цэвэрлэхгүй пестицидийн агуулмжийг бууруулахгүйгээр байнгын удаан хугацаанд хэрэглэх юм бол хүний биед орсны дараа яадаг вэ гэхээр дааврын тогтолцоонд нөлөөлөх чадвартай болдог. Ялангуяа нөгөө хөхний ийдгээ түрүү ярьсан шүү дээ. Энэ нь болохоор нөгөө эстроген дааварт маш их мэдрэмтгий байдаг учраас энэ пестицидэд бид нар анхаарах нь аюу өндөр ач холбогдолтой болоод байгаа юм. Эстроген дааврын дохиог хүлээж авдаг рецепторыг энэ пестициз гэдэг одоо энэ химийн бодис биед орсноороо
бас адилхан ийм нөгөө дохио өгчдөг гэсэн үг. Одоо яг юутай адилхан BPA-тай адилхан. Тэгэхээр нөгөө эргээл бүхний эсүүдэд эстрогенээс очдог өсөөрөө хувааг дараа идэвхтэй байгаарай гэсэн дохиог ингээд хуурамчаар хиймлэр өгөөд идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар пестицидийн агуулмжийг бууруулах тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг. Яаж гэрийн нөхцөлд одоо хүнсний ногоо болон жимсийг пестицидийн агуулмжийг бууруулах вэ гэхээр хүнсний сод ашиглаж болно. За эсвэл одоо алюминий цуу юм уу цагаан цуу ашиглаад хүнсний ногоо болон жимсээ дотор нь нэг 10-аас 15 минут одоо сойж үлдээгээд тэгээд усаар зайлаад угааж хэрэглэх юм бол бас пестицидийн агуулмжийг нэлээд өндөр хувьтай бууруулах боломжтой байдаг. За тэгээд пестицидийн агуулмжийг бууруулах зөндөө аргууд байгаа тий усаар угаах байна. Усаар угаахад ч гэсэн тодорхой хэмжээгээр буурдаг. Аллах арга үйж болно. Дулааны боловсруулалтанд оруулах гих байдлаар пестицидийн агуулмжуудыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой байдаг. Тэндээс хамгийн энгийн ялангуяа жимсийг бид нар дулааны боловсруулалтанд оруулахгүй жимсний нөгөө хальсанд эслэг нэлээд өндөр байдаг учраас эслэг авах шаардлагатай байгаа тийм шүү дээ тий. Тэгэхээр энэ үед бол илүү нөгөө хүнсний сод эсвэл цууг ашиглаж бас пестицидийн агуулмжийг нь бууруулах боломжтой байдаг. Тэгэхээр хараа пестицид гэд ярихаар одоо яг пестицид цацж байгаа хүмүүсийг яг ажиллаа хийж байгаа хүмүүсийн видеог ингээ харахаар өөрснөө битүү маск хувцас нөгөө сансрын нисгэгчийн шиг хувцас өмсөөд тэгээд дундуур нь яваад тэр пестицидээ ингээ шүршиж байгаа. Тэгээд ийм шүршлэг хийж байгаа хүмүүсийн дунд тэр хамгаалалт хэрэглэхгүйгээр хамгаалалтын маск зүүхгүйгээр тэр хэрэглэх тусам хавдрын эрсдэл нь өндөр байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид хүн төрөлхтөн айгуу сонио хараа хортон шавж гэж нэрлээд одоо тэр жимсийг идэх гээд байгаа байгалийн нэг хэсэг болох зүгий ч юм уу тэр одоо иддэг тэр шавжнуудыгаа хортон гэж хэлээд устгалын юм цацснаа. Тэгээд өөрснөө тэр жимсээ ургуулад ингээд идээд хэрэглээд байгаа байхгүй тийм бодоод үзэхээр нөгөө цаа тодхыг бодоод үзэхээр айгүй буруу юм явагдаад байгаа байхгүй. Тэгээд тэр дундаа нөгөө нэг удаагийн пестицидыг хүн ингээд бэрэг оруулчихна гэж бодъё л доо. Одоо жишээлбэл би гүзээлцэг нийтгэвтэй угааж нөгөө содтой усан твтэхгүйгээр сойхгүйгээр хэрэгжилчлээ гэж бодъё. Окей, ороод ирлээ. Миний бие угаасаа гаднаас орж иж байгаа зүйлсийг цэвэрлэх, буцаага тэнцвэрийг хадгалах ийм чадвартай учраас асуудалгүй. Гэтэл за би гүзээлцэг нь идлээ. Дараа нь өөр нэг газраас өөр төрлийн ногоо идлээ. Бас өөр төрлийн нөгөө пестицид цацчихсан. За тэгээд эндээс дахиад нэг ус үзэм идлээ. Бас нэг өөр төрлийн пестицид цацчихсан. Тэгэхээр одоо холимог коктейл маягийн олон төрлийн энэ пестицидүүд нь хүний биед яаж нөлөөлдөг вэ гэдэг нь тодорхой биш. Харин ч аюул нь нэмэгддэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид одоо ногоо сайн идэх гэж байгаа. Жимс сайн идэх гэж байгаа. Яагаад гэвэл өтгөн хаталтаас сэргийлнэ, эслэг нь бидний ашигтай бичил битүүдийг тэтгэн, олшруулна, ашигтайг нь бүр олон болгож өгнө. Гэтэл дээрээс нөгөө пестицид гэдэг байгаа. Тэгэхээр ашгийг авахын тулд бид залхуурахгүйгээр сайн номоо чиний хэлсэнчлэн содтой усанд сойгоод тий мэдээж цаг ордголтоо дандаа ногоо жимс авангуудаа 15 минут сод хийгээд усанд ингээд байлгана гэдэг маань цаг орно яарч байгаа үед төвөгтэй. Гэхдээ нөгөө эсүүдээ бид бас бодох хэрэгтэй. Эсүүд маань за манай энэ хэцүүлч завгүй юм чинь өнөөдөр ингээд надраа өгчлөөдөө гэж бодохгүй шүү дээ. Яа юу хими юм л дээрээс нь ингээд орж ирээд андуураад нөгөө эсүүд маань хүлэн авахч дээрээ нөгөө пестицидыг суулгаж аваад тэгээд түлхүүрээр ингээд аваад ярих юм бол яг ингээд түлхүүр шиг ингээд өөр мэдээллийг хүлээгээд авчиж байгаа гэсэн үг. Цоож түлхүүрийн дүрмээр ярих юм бол тэр утгаар нь бид залхуурахгүйгээр яаж игээл одоо ядах нэ ингээд усан цохиулаад гадаргууг нь сайхан угааж агаад тий усанд бас багсдаг гэж номоосоо хэлсэн шүү дээ. Ядах нэ усан цохиулж угаагаад чаддаг бол тэгээд их хэмжээгээр нь булгуулад сайхан 15 минут содтой усанд хүлээгээд явах хэрэгтэй. Тэг би хүнсний дэлгүүр орох болгондоо байн худалдаж авдаг зүйл нь юу байдаг? Хүнсний сода. Хүнсний сода яг мөнгө орж ийн. Гэхдээ би тэрнээсээ илүү ашгийг одоо авж ийн гэж боддог хгүй. Яг гэвэл зэдийг нь багсгаж байгаа учраас. Тавдар руу эргээд ороход одоо үрслийг бууруулдаг хамгийн том хүчин зүйлсийн нэг нь бас хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн гэж байгаа юм шүү. Тэгэхээр нөгөө дасгал хөдөлгөөн гэхээр би одоо хоёлоо дасгал хөдөлгөөний хувьд
хувь хүний хувьд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа бас сонсогчтойгоо хуваалцъя л та. Тэгэхээр манайх юу яасан? Чичиргээтэй тавцсан авсан сайхан шинэ. Тэгэхээр одоо жишээлбэл бид хоёр подкаст ярилцаад ингээд суухаар бараг 1 цаг бүтэн цаг ингээд суудсан байна тий. Тийм шүү. Тэгэхээр чи ингээд 1 цаг нэгээс илүү цаг удаан үргэлжлүүлээд ингээд суух нь эргээд бидний биед эрүүл мэндэд тийм сайн зүйл биш. Гэтэл одоо ингээд нэг 30 минут дасгал хийснээ үлдсэн 6 цагт нам суух юм бол нөгөө 30 минут хийсэн дасгал хийснийхээ үр дүнг нь ингээд буснуулаад хойшлуулчихж байгаа. Тэгэхээр 1 цаг 2 цаг ялцчгүй компьютерийн артал суух юм үедээ таслаад баг зэрэг хөдөлгөөн хийхин тулд нөгөө чичрүүлдэг юм тавцаавцсан бохгүй. Тэгээд тэргээ тогонд залгаад тэрэн дээрээ гарч зогсохдоо бас зүгээр зогсохгүй хажуу талд нь 2 юм жин туухай тавьсан байгаа. Тэгээд манай гэр бүлийн хин ч гэсэн санаа тэрэн дээр гарч зогссон бол нөгөө туухай авах зориултаагаар ингээд тавьсан. Яг ядаргаатай эдийн ингээл хөлд тэглээлээ ийш тийш явж байгаа 2 том хар юм хажуу талд нь тэгээд нэг юм залгацсан. Гэхдээ нөгөө чинь ингээд сануул болоод байгаа байхгүй юу? Хөдөөрэй гэсэн санамж өгөө. Тийм нэг юм хэрглэж эхэлж байгаа. Тэгээд өөр нэг арга нь болохоор нөгөө буцаад хүнсээ цуглуулахдаа 2 гартаа тор байрснаа би нөгөө гарны дасгал хийгээ явчихдаг. Тэгээд Английн явган хүний зам нарийнхан л та. Одоо би ингээ ганцаараа тортой юм ингээ бариад 2 гараа дээш нь дүүргэж тий. Тэгэнгүүт ингээд дүүр чинь хажуугаар хүн явж явах юм бол тэр хүнд боломж олдохгүйгүй тийм нарийнхан байдаг байхгүй. Тэгэхээр би ингээ харж агаад хөнгүү үед нь хүн байхгүй үед нь нөгөө тортой юмаа дээш нь ингээд өргөөд тэг яг 4,000 алхам хийгээд хүнсээ цуглаад наашаа ирэхэд нэг талд нь гарны дасгал хийчих маргааш нь яг ингээд бадараад мэдрэгддэг байхгүй дасгал хийх. Тэгэхээр би одоо жишээлбэл жимд явж чадахгүй байсан ч гэсэн уйлдуулаад нөгөө ашигтай цагаа гэр бүлдээ зарцуулна. Гэхдээ явах юмаа хийх завсраа давхар ингээд нөгөө амжуулахыг боддог. Тэгвэл ээжүүдийн бидний хувьд нөгөө цаг их хомс байдаг тийм шүү. Зүгээр нэг шууд орондоо ороод унтчих чадахгүй бид нар чинь ингээд галтгуугаар ороод юм янзлаа згсэл арчаад. Тэгэхээр яаж энэ жоохон ийм хөдөлгөөний зууршийг авчуулах вэ гэдэг нь бас асуултын тэмдэг болж таараад байна л да. Чиний хувьд сүүлийн үед ямар арга хэрэгжүүлж юм, ямар арга хэмжээ авч юм байна? Тэгээд нөгөө одоо ингээд дасгал би бол ингээд хүмүүстэй харьцуулахад дасгал хөдөлгөөн айгу муу идэг хүн байхгүй юу. Тэнгүүт ингээд дасгал хөдөлгөөн нэмэхээр эхэндээ явж байгаа дундаас нь алдагдчихдаг гэх юм уу. Хувийн бат яг дасгал тал дээр айгу муу юм шүү. Тэгээд урт хугацаанд авч явах арга бол надад бол бас яг алхах болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо сургууль руугаа бол байнга алхаж байгаа. Ялангуяа сүүлийн 3 сараас эхлүүлээд энд нэлээд дулаараад гой болчихсон. Нөгөө бороо нь бас гайгүй болчхоор сургууль руугаа алхаад тэгээ манай сургууль руу алхахад уруудаад буцаж ирэхэд жоох хөксдөг байхгүй юу. Тэгэхээр очиод нэг 4 цагийн одоо хичээл суучаад явахдаа алхаад эрэхтээ бас алхах байдлаар хөдөлгөөнөө нэмж байгаа. Тэгээд гэртээ хоол идсний дараа өмнө нь ингээ хүүхдүүдтэйгээ суугаа шагаа тоглох ч юм уу аль эсвэл юм сууж юм тоглодог тоглоомод аягүй хийдэг гэсэн бол яг хоолны дараа жоохон хөдөлтөг тоглоом ч юм уу нүд боож аягүй тоглож байгаа. Тэгэхээр нөгөө хөөхөн нэг нэгнээсээ зугтааж нэг нэгнээсээ ингээ зугтааж гүөх боломжтой байдаг болохоор яг хоол идсний дараа өөрөө ч гэсэн цусныхаа сахарыг огцон мөксөхгүй. Тэгээ хүүхдүүд ч гэсэн хоол идсэн байгаа болохоор аль болох жоохон хөдөлгөөн нэмхийн тулд нэг 10-аас 15 минут жоохон хөдөлгөөнтэй тийм тоглох байдлаар хөдөлгөөний нэмжийн бүр тийм амар дорвтой ингээд нэмсэн юм бол одоо гараалга алхах чинь тэгээд боломжоор хүүхдүүдтэйгээ яаж тоглох уу гэдэг дээр л анхаарч ин да. Зөв тэр чинь гэрийн ажил хийхдээ шалаа авах, тоосоос орвол хүүхдүүдтэйгээ хөөцөлдөж тоглох гэдэг чинь жижигэн хөдөлгөөн бас нэмээд байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Яг ингээл нам суугаад 3-аас дээш цаг, 1-ээс дээш цаг болох юм бол харин одоо тамхиталтаас илүү хор нөлөө илүү өндөр байдаг гэж сүүлийн үед яригадаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тамхи гэснээс одоо тамхи бас арх алкоголоос гадна тамхины хэрэглээ нь бас энэ нөгөө хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлстэй орж байгаа. Тэгэхээр би энэ 2024 оны 7 сарын 26-нд нийтлэгдсэн BMC cancer гэдэг сэтгүүлд нийтлэгдсэн ийм бас meta analysis байгаа. Тэгээ олон судалгааг нэгтгээд ингээ харуулсан. Тэгээ энийг ингээ хараад үзэхээр
хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйл дээр юу гэж байгаа вэ гэхээр алкоголны хэрэглээ, бид хоёр түрүүний талаар ярьчихсан илүүдэлжин болон тархалт ялангуяа цэвэршилтийн дараа гэдэг дээр номоо бид хоёр яагаад тэр өөхөн илүүдэл өөхөн эдүүд нь нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг эстрогентэй холбоо сайхан тайлбарсан та бүхэнд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За тэгээд тамхи татах гэдэг бас ороод ирж байгаа тамхи. Тамхины талаар номоо энэний өмнөх дугаар дээр одоо бүдүүн гэцсний хурд хавдрын талаар ярихдаа гоё дэлгэнгүй ярьсан байгаа. Тэрийг сонсорой. За тэгээд зарим бэлгийн даврын өндөр түвшинд тухайлбал эстроген болон тестостерон гэдгийг бид хоёр сая зөндөө жишээ дээр тайлбарлаа. Яаж бууруулах вэ гэдэг дээр бас аваад ярьсан. Тэгээ эстроген, прогестерон хоёрын одоо хослсон дааврын эмчилгээний дээр наснаас хамаарат бас янз бүрийн ийм судалгааны дүнгууд байд юм билээ. Гэхдээ энэ айгүй хэцүү. Яагаад гэвэл хоёр талтай. Яагаад гэвэл энэ рүү орох юм бол бүр маш нарийн тайлбарлахгүй бол хоёр талтай. Ашигтай тал нь илүү байдаг учраас сүүлийн үед ашигтай талыг нь илүү их авч ярих болсон, хэрэгжүүлэх болсон гэдэг. За тэгээд нөгөө дараагийн нэг юм нь болохоор их сонирхолтой юм болохоор хөхний эдийн нягтрал өндөр байх нь бас хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйл гэж гарсан билээ. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн өөрийнх нь онцлогоос хамаарат энэ хөхний эд нягтрал хэр зэрэг байна вэ гэдэг. Тэгээд энэ нөгөө хөхний хорт хавдрын шинжилгээ одоо хийлгээд маммографи юу? Яг тэрийгээр бас сайн харагдаж өгдөг юм байна л да. Одоо хавдрын яг үнэ хавдрын одоо эхний үе дээрээ юм нягтрал өндөр байгаа бол бас сайн харагддаггүй учраас ингээд хүндэрчих тохиолдол их байд юм байна. Тэгээ хамгийн сүүлийн нэг юм юу байсан бэ гэхээр чихрийн шижин гэж байгаа диабетес. Тэгэхээр диабетик хүмүүс зүгээр сахарын өвчин энэ их одоо асуудалгүй гэж бодоод гэтэл энэ сахарын өвчин нэгэнт ингээд тусчаар дараа нь хавдрын эрсдлийг аягүй өндөр өсгдөг. Энэ тогтолцоог бас хүмүүс ойлгосоо тэгээд чихрийн шижин болохоос өмнө амьдралын хэв маяг дээр илүү их арга хэмжээ аваасай. Тэгээд бид хоёрын яриад байгаа энэ подкастаас та бүхэнд энэ дээр санаанууд өгж байгаа болов уу гэж найдаж байгаа шүү дээ. Тэгээд тамхин дээр дуусахаас өмнө нэг зүйлийг хэлэхэд нөгөө дам тамхитал гэж байдаг шүү дээ. Ганцхан өөрөө татахгүй ч гэсэн одоо тамхитдаг хүний хажууд удаан хугацаанд байх нь бас эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй гэсэн судалгааны үр дүн байт юм билээ. Тэгэхээр нөгөө тамхинаас гарч байгаа хорт утаа маань өөрөө одоо энэ хавдрын эрсдлийг бас нэмэгдүүлчихдэг юм билээ шүү. Тэгэхээр энийг бас та хэд маань анхаарах нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд бид хоёр өнөөдрийнхөө энэ дугаарыг одоо хорт хавдар гэж юм байдаг, тийм байдаг гэхээсээ илүүтэйгээр яаж урьдчилан сэргийлэх вэ? Юун дээр бид нар бас анхааруул энээс сэргийлэх боломжтой вэ гэдэг талаас нь хүргэхийг хичээлээ. Тэгээ та бүхэн найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгаа, хайртай дотны хүмүүстэй энэ талаар хүргэхийг хүсэх юм бол бид хоёрын подкастыг шеэрлээрэй гэж хүсмээрээ. Тийм шүү. Тэгээд subscribe дээр дараарай. Ингээд бид хоёр дараагийнхаа дугаараар өөр төрлийн хорт хавдрын талаар бас л яаж түүнээс бид урьдчилан сэргийлэх вэ гэдэг аргуудыг хэлцэх болно. Ингэхдээ дандаа шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаан дээр суурлаад нотлогоотой ийм мэдээллүүдийг та бүхэндээ танилцуулах болно. Тэгэхээр намайгийн хэлсэнчлэн бусад хүмүүстээ сайн тараагаарай. За, маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарыг хамт бичгэд цаг зарцуулсан их зөвлөгчтэй бас баярлалаа. Ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай. Чамд ч гэсэн маш их баярлалаа намаа. Баяртай.